байцгаана уу эрхэм үзэгчдээ ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор Налах дүүргийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хилцээний дарга Баттулга оролцож байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа та бүхэн ч гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргье. За ажил алга бөндрөө сүүлийн үед соён сайхан юу байна? За үзэгчдээ сайн мэдж байгаа бах. За Налах дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бол одоо бид 2 дахь удаага бас боловсруулж гаргалаа. За энэ сүүлийн хөтөлбөр маань бол одоо 6 бүлгийн хүрээнд бол 31 арга хэмжээтэйгээр бас бид үйл ажиллагааг бол төлөвлөсөн. Тэгэхээр бүхэлдээ бид бол одоо 2020-с 2024 онд энэ 6 бүлгийн одоо 301 арга хэмжээг бол одоо зохион байгуулж хэрэгжүүлэх чиглэлээр аль үйл ажиллагааг бол төлөвлөж зохион байгуулж явж байгаа. За ковидын цаг үе байна. Тэг ковидын хуулиар хүн болгоо амьдарч ажиллаж хөдөлмөрлж байна. За ковидыг дагаад мэдээж хэрэг төрийн алба бас цахим хэлбэр шилжиж байгаа ийм зүйлүүд харагдаж байна. Энэ талаар цахим шилжилттэй талаар. За ер нь бол одоо цаг үеийн байдал бол бас нэлээд хэцүү байна. Дэлхийн нийтийг хамарсан одоо цар тахлын үед бол одоо төрийн ажил, төрийн үйлчлэгээ, төрийн алба бол одоо үүнийг дагаад одоо ховсон өөрчлөлтгөөс юм аргагүй нөхцөл байдалд бас хүрж байгаа. Тэгээ яалтчгүй бид нар бол одоо ер нь Монгол улсын засгийн газрын хэмжээнд бас яригдж байгаа тийм ээ. Захим төрийн үйлчлэгээ, захим засаглал, ер нь big data гэдэг энэ зүйл рүү бид нар илүү ингэж төвлөрч зохион байгуулж явнаа. За энэ хүрээнд бол Налах дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бид дижитал налах одоо дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ингэж одоо боловсруулах үйл ажиллагаа явагдаж байна. За энэ хөтөлбөрийн зорилго бол ерөөсөө төрийн үйлчлэгийг ер нь захимжуулах, төрийн үйлчлэгийг бас иргэдэд хөнгөн шуурхай хүргэх тийм ээ. Энэ боломжийг бас эрэлхийлж одоо гарц гаргалгааг хайж гаргаж байгаа ийм үйл ажиллагаа байгаа. За ер нь захим төрийн үйлчлэгийг ярьсантай нэгэнт ярьсантай холбогдуулаад яас нэг зарим нэг зүйлийг бүр тодорхой бас хэлж иргэдэд бас сурталчилмаар байна. За хотын засаглалыг сайжруулах хөтөлбөр бол одоо улс орон дээр хэрэгжиж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд манай Налах дүүргийн 7 дугаар хорон дээр бол одоо захим одоо үйлчлэгээнүүдийг бол одоо нэвтрүүлээд одоо 2 жил болж байна. За энэ дээр 7 дугаар хорон дээр бол одоо 4 төрлийн үйлчлэгээ байгаа. За ажилласан жилийн лавлгааг бол одоо заавал өмнө бид нар одоо архиваас ирж авдаг байсан бол одоо бид бас ингээд хорон дээрээс энэ лавлгааг авах боломжтой. За нотариатын лавлгааг мөн авах боломжтой. За орон сууц эзэмших эрхийн бичгийг мөн одоо энэ хорон дээрээс тодруулаад гаргаад авах боломжтой. За бас хамгийн их одоо иргэдийн одоо хүлээлт үүсгэсэн иргэд бас одоо энэ үйлчлэгийг авч байгаа нь бол иргэний үнэмлэх одоо шинээр авах ийм үйлчлэгийг бол одоо хорооноос авах ийм боломжтой байгаа. За одоо Монгол улсын иргэн хинч бай одоо жишээ нь Баян-Улгийн аймгийн иргэнч бай, Сүхбаатар аймгийн иргэнч бай ялгаа байхгүй хэрвээ иргэний үнэмлэхийг шинээр авах бол эсвэл одоо иргэний үнэмлэхийг дахин авах гэж ярьж байгаа 25-45 наснда шинжилж байгаа ийм шинжилгээг хийх шаардлагатай бол за одоо 7 дугаар хорон дээр ирээд за регистрийн дугаараа өгөөд ингээд иргэний үнэмлэхээ захиалаад иргэний үнэмлэхээ авах юм бас томоохон боломж бол байна. За захим үйлчлэгээтэй мөн холбоотой яг энэ хорон дээр бол одоо олон үйл ажиллагаа бий. За дээрээс нь одоо гэрэлтийн гэрчлэгээ гэж байгаа тийм ээ. Гэрэлтийн гэрчлэгийг бол одоо хорон дээрээс бас гаргаж авах юм боломжтой. За он гараад бол энэ үйлчлэгийг 6 иргэн авсан байна. За гэрэлтийн лавлгаа гэж байгаа одоо гэр бүлтэй хэсэг талаарх лавлгааг мөн одоо хорон дээрээс гаргах боломжтой. За он гарсан сошиал энэ үйлчлэгийг бол 4 иргэн авсан байна. За төрсний лавлгаа гэж байгаа тийм ээ. За энийг бас мөн он гарснаас хойш одоо 3 иргэн авсан байна. За нийт одоо 123 иргэн бол одоо иргэний үнэлэх бол одоо шинээр авсан. Тэгэхээр энийгээ дагаад бол одоо иргэнд одоо цаг хэмнэх, мөнгө хэмнэх, дээрээс нь эрүүл мэндээ бас одоо эрсдлээс хамгаалах ийм томоохон давхар боломжууд бол бас ингэж нэгдэж гарч яваа. За саяны 4 төрлийн үйлчилгээг одоо хороо харгалзахгүйгээр тий зөвхөн 7 дугаар хороо гэлтгүү. За иргэний үнэмлэхний үйлчилгээг бол одоо хараал харгалзахгүй гэдэг шиг л хороо харгалзахгүй боломжтой гэсэн. Энэ 4 төрлийн үйлчлэгийг бол нутаг дэвсгэр харгалзахгүйгээр одоо энэ үйлчлэгийг бол өгөх юм бас боломж бол бүрдэж байна. За дараагийн асуултыг асууя. Дараагийн асуулт нь архивын үйлчлэгээтэй холбоотой бас мэдээлэл өгөөч. Өмнө нь нөгөө налахчууд чинь бас янз бүрийн архивын лавлгаа авахар заавал нийслэл рүү очиж лавлгаа авдаг. За дүүргийн нэгдсэн нэг тийм архивын big data бас байдгүй байсантай холбоотой асуудлууд иргэдийн санал гомдлоод бас нэлээдгүй гардаг байсан шүү дээ. Энэ талаар. За
За ер нь бол яг архивын үйлчлэгээтэй холбоотой хүндрэл бол үнэхээр байсан. За Улаанбаатар хотоос бид нар бол одоо тодорхой зайтай оршдог. За тэгээд тухайн одоо архивын лавлгаа хэрэгцээтэй шаардлагатай байгаа иргэн бол одоо заавал одоо нийслэлийн архив руу явдаг. За үндэсний архив руу очиж ингэж одоо өөртөө шаардлагатай хэрэгцээтэй материалуудыг бол авдаг байсан. За энийг бол одоо бас багасгая. Иргэдийг бас одоо чирэгдүүлэхгүй. За нэгэн тал одоо энэ архивын үйл ажиллагааг эрхлэх юм боломж байгаа нь бид нар бол одоо дүүргийн архивыг бол одоо засаж тохижуулж шинчилж ингэж одоо 2019 онд бол ашиглалтанд оруулсан. За энэ дагуу бол одоо архивын үйлчлэгийг бол одоо иргэд бол Алаах дүүргийн архиваас одоо авах юм боломжтой болсон. За нийслэлийн архивын газраас бол одоо авах тэр үйлчлэгээ лавлгаа мэдээллийг бол одоо яг одоо дүүрэгтээ захиад дүүргээс одоо нийслэл рүү захимаар татуулж аваад ингээд хэвлээд баталгаажуулаад ингээд өгч байгаа. Энэ нь бол одоо сүүлийн иргэдэд бол одоо нэлээд тийм одоо талархлыг хүлээсэн ийм үйл ажиллагаа болж байгаа. Тий. За өргөдөл хомдолтой холбоотой бас асуудлыг танаас асуумаар байна л да. За ер нь иргэдийн өргөдөл хомдлыг бас ямар суугаар хүлээж авчээ. За өргөдөл хомдлын шийдвэрлэлт одоо бас хэр байна? Дүүргийн хэмжээнд. За ер нь бол өргөдөл хомдлыг бол бид хоёр зүйл дээр илүү чухалчилж байгаа. Нэгэнт одоо өргөдөл хомдол гаргаж байгаа иргэнд бол одоо бодиттой хариултыг бол бид нар өгөх ёстой. За хоёрдугаарт бас одоо түрүүн бас өөрөө чинь таны ярианд бас гарлаа. За цахим байх ёстой гэдэг юм шаардлагыг тавьж байгаа тийм үү. Тэгэхээр энэ өргөдөл хомдлыг мэдээж одоо бид нар бас цахимаар хүлээж авч бүртгэдэг. За ийм хоёр шаардлагыг бол одоо бид нар бол тавьж ингэж ажилласан. За эхнийх нь бол одоо иргэдийн өргөдөл хомдлыг бол одоо бид богино хугацаанд бодиттойгоор хариулт өгөх ёстой. За 2017 онд бид нар бол одоо дунджаар өргөдөл хомдлыг бол нэг 12 хоногт багтааж шийдвэрлэдэг. Тухайн иргэнд бол одоо хариуг нөгдөг байсан. За 2021 онд бол одоо бид нар 5 хоног дотроо багтаагаад ингээд өгдөг болсон. Хариуг бол за энэ нь бол одоо нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд бид нар бол одоо тэргүүлж байгаа одоо эхний байранд орж байгаа ийм үзүүлэлт. За цахим гэдэг зүйлийг бол бид нар бол илүү одоо тодорхой болгож өгч байгаа. Иргэн бол одоо хүсэлтээ гаргана. Тэр хүсэлтийг бол одоо тухайн байгууллагын удирдлага хүлээж авна, хариуцсан мэрэгжилтэнд шилжүүлнэ. За мэрэгжилтэн бол одоо тэр тодорхой хугацааны дотор шийдвэрлэх ёстой. Энэ үйл ажиллагааг бол одоо иргэн бол одоо хөндлөнгөөс ажиглах, харах, өөрийнх нь гаргасан өргөдөл одоо хэн гэдэг дарга дээр байна. Ямар одоо цохол шийдвэр гаргасан байна. Ямар мэрэгжилтэн дээр очисон байна. Тэр мэрэгжилтэн одоо ямар арга хэмжээ авч байгаа юм байна гэдгийг одоо илүү дэлгэрэнгүй харах юм бас боломжтой болсон. Налах дүүрэг бол одоо 44 байгууллага бол одоо яг өргөдөл хомдлыг бол захимаар хүлээж авч байгаа. Өөрөөр хэлбэл одоо тийм 44 байгууллага гэдэг нь одоо энэ баг бүх байгууллагууд одоо захимаар өргөдөл хомдлыг бол хүлээж авч за хариуг нь бол хугацаанд нь хэрэгэнд өгөх юм үйл ажиллагааг бол хийж байна. За төрийн захиргаа удирдлагын хэлтэст одоо яг хамаардаг гэх юм уу тий одоо яг таны энэ удирж байгаа энэ хэлтэст хамаардаг чиглэлүүд ер нь ямар чиглэлүүд байна вэ? За ер нь төрийн захиргааны удирдлагын хэлтс бол одоо их олон салбар чиглэл рүү явна. За энэ чиглэлийг өөрийг одоо ярил одоо та бүдгээр бол өнөөдөр амжихгүй байх. За хамгийн гол зүйл бидний барьж явах ёстой зүйл бол Налах дүүргийн хөгжлийн бодлогын баримт бичиг гэдэг энэ зүйлийг бол бид нар бол өөрсдөө авч явах ёстой. Тэгэхээр Налах дүүргийгээ бид нар одоо хөгжүүлье. Цаашдаа бид нар бол одоо 60,000 хүн амтай хот гэж ингэж төлөвлөж гарч явж байгаа. Тэгээ ийм одоо зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хамгийн том одоо хөшүүргүүд маань энэ яг хөгжлийн бодлогын баримт гэж. Налах дүүрэг 4 жилийн дараа яах юм? 10 жилийн дараа ямар төвшөнд байх? 20 жилийн дараа яг ямар үйл ажиллагаа биднэрт одоо хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл тулгарч гарч ирэх үү гэдэг энэ зүйлүүдийг нарийн тооцож судалсны үндсэн дээр энэ бодлогын баримт бичгүүдийг бол гаргаж ингэж хэрэгжүүлж явж байгаа. За яг энэ бодлогын баримт бичгийн хэрэгжилтэн дээр бол одоо төрийн захиргааны удирдлагын хэлтсийн зүгээс бол хяналт тавьдаг, тийм ээ, хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг. За тэгээд бол алдаа дутагдлаа бол арга зүйн зөвлөгөө өгч ажиллах гэх мэт энэ чиглэлүүдээр бол авч явж байгаа. За түрүүн би яриад байгаа засаг даргын 2020-с 24 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол одоо 9 бодлогын баримт бичгийг бол одоо боловсруулж хэрэгжүүлж цаас нь үргэлжлүүлж ажиллана гэж байгаа. Өөрөөр хэлбэл 9 чиглэл рүү бид нар бол зэрэг хөдөлнө гэсэн гэж ойлгож байна. За нэгдүгээрт нь л одоо иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах ёстой одоо аюулгүй налах гэж одоо хөтөлбөр байна.
Одоо аюулгүй налах гэхээр одоо зөвхөн одоо гэмтэргийн гаралтыг бууруулах, за гэмт хэрэгтэд тэмцэх гэж бас ойлгож болохгүй. Энэ бол зөвхөн одоо цагдаагийн хэлцтэй хамааралтай гэж бас ойлгож болохгүй. Энэ одоо иргэдийн аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагаа бол бүх байгууллагууд иргэн нэгүрийн оролцоо босч байгаа. Энэ хүрээнд бас одоо аюулгүй налах гэсэн дэд хөтөлбөрийг одоо бодлогын баримтчиг бид нар бас боловсруулж байна. За дээрээс нь бас одоо түрүүн таны ярианд гарсан одоо гамшигын үе гэж ярьсан. Үнэхээр одоо гамшигын үед манай налах дүүрэг, налах хот бэлнүү энэ үйл ажиллагаанд одоо бэлдэх үүднээс одоо гамшиг төсвөртэй дүүрэг гэсэн одоо энэ бодлогын баримтчигээ бид нар бас боловсруулж одоо хэрэгжүүлж ажиллана. За мөн түрүүн таны ярианд гарлаа одоо төрийн үйлчлэгээ хөнгөн шуурхай бас хүргэх ёстой. Ер нь цахим үйлчлэгээ ямар төвшөнд явна вэ гэж асуусан. Үнэхээр бид нар одоо төрийн үйлчлэгээ одоо хөнгөн шуурхай иргэдэд одоо хүргэх одоо хэрэгцээ шаардлагыг бол хангах ёстой. Энэ үүднээс бол одоо дижитал налаах гэдэг одоо энэ хөтөлбөрийг боловсруулж байна. Яаж одоо захимжуулах вэ? Яаж одоо төрийн үйлчлэгийг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх вэ? Яаж төр өөрөө иргэдтэй эргэх холбоотой ажиллах вэ гэдэг энэ шалгуурын үүднээс бол дижитал налаахын дэд хөтөлбөрийг бол бид нар боловсруулж хэрэгжүүлнэ. За бид цаашдаа бол налах дүүргийг бол одоо аялал жуулчлалын одоо бүс нутаг, аялал жуулчлалын хот гэж ингэж төлөвлөж байгаа. Тийм учраас одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх бас бодлогууд хэрэгжиж байгаа хэвээр. Энэ бодлого бол одоо үзэсгэлэнт налах гэсэн энэ дэд хөтөлбөрийн хүрээнд бас зангидэгдэж гарч ирнэ. За бид бол одоо налах дүүргийг хүүхэд залуучуудын хот гэж ингэж бас төлөвлөж харж байна. За энэ хүрээнд бол хүүхэд багцуудын одоо эрдэм мэдлэг боловсролыг одоо дээшлүүлэх тийм ээ. Одоо өөрөө цаашаа бие даад сурах одоо дахиад цааш нь бол боловсролтой юм чадaltaй залуучуудыг гаргаж ирэх үүднээс бол налахын боловсрол 2024 бас арга хэмжээгээ бид нар бас хэрэгжүүлнэ. За төрийн албыг бол одоо сайжруулах төгс болгохын тулд бид нэр албан хэрэг хөтөлтийн стандартыг мөрдөж барьж ажиллах ёстой. Энэ хүрээнд бол одоо албан хэрэг хөтлөлт гэсэн одоо энэ бодлогын баримтчгийг бас гаргана. Мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо тэгш оролцоог бид нар бас хангаж ажиллах ёстой. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлогын баримтчгийг бас бид нар боловсруулж гаргана. Бид бол одоо иргэдийн нийтийн соёл гэж бас ингэж ярьдаг. Одоо бусдаа одоо өндөр шаардлага тавьдаг тийм ээ. За тэгээд одоо нийгэмшиж чадаагүй хүмүүсүүдийг л орг гэмтэр гэж янз бүрээр хэлдэг. Тэгвэл одоо яг энэ нийгэмшүүлэх, нийтийн соёлыг дээшлүүлэх үүднээс бол одоо соёлч налах гэж одоо өмнө хэрэгжижсэн энэ хөтөлбөр арга хэмжээгээ цааш нь үргэлжлүүлж одоо авч явна. Гэлмит одоо энэ олон чиглэл рүү бид нар бас бодлогоо төлөвлөх ёстой. За энэ бодлогын одоо хяналт шинжилгээ үнэлгээ босод зүйл дээр бол манай одоо төрийн захиргааны удирдлагын хэлтс бол одоо бодлогыг зангидаж ингэж авч явах ёстой. За яг хөө иргэдэд одоо бас хэрэгтэй байж магадгүй гэж одоо би асууж байна л да. Янз бүрийн хууль эрх зүйн ч юм уу чиглэлээр тулгамдсан тэг хинээс хаана хандхаа мэдэхгүй одоо хүүхэд өрчлөлттэй холбоотой ч юм уу гэр бүл цуцалтай холбоотой бусад асуудлуудаар зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бас хүмүүс байвал ер нь тамгын газарт хандахын боломж бололцоо байна уу? За тамгын газар төрийн захиргааны удирдлагын хэлцэд бол одоо яг эрх зүйч бол ажиллаж байна. За манай Баярмаа гэж одоо бүсгүй ажиллаж байна. За манай энэ мэрэгжилтэнтэй бас холбогдож тодруулж бас энэ талаар зөвлөгөө мэдээллийг авах боломжтой. Ер нь бол бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд бол одоо хууль зүйн тусалцааны төв гэдэг одоо яг одоо амьдралын чадвархаас шалтгаалаад эрх зүйн одоо мэдлэг хангалт түүгээс шалтгаалаад эрх зүйн хувьд бас зөрчигддөг бас энэ нийгмийн зорилт бүлгүүд бий. Энэ бүлгүүдэд бас эрх зүйн мэдээллийг өгөх үүднээс хууль зүйн тусалцааны төв гэдэг одоо төв налах дүүрэгт бол ажиллаж байгаа. Энэ бол одоо налах дүүргийн засаг даргын тамгын газартай төрийн захиргааны удирдлагын хэлцтэй бас ингэж хамтарч ажилладаг. Энэ төв бол одоо 8 дугаар хороонд бас ингэж байрлаж байгаа. Тэгэхээр магадгүй одоо эрх зүйн тусалцаа дэмжлэг одоо шаардлагатай, зөвлөгөө шаардлагатай энэ иргэд бол одоо 8 дугаар хороонд ажиллаж байгаа. Энэ эрх зүйн тусалцааны төвтэй бас хамтарч зөвлөгөө мэдээлэл, эрх зүйн бас тусалцаа дэмжлэг бас авах ийм бас өргөн боломж бас байгаа. 8 дугаар хороо гэж ярьснаас сүүлд 8 дугаар хороо бас шинээр одоо үүсгэн байгуулсан. Тэгээд засаг захиргааны нэгжийн хувьд. Тэгэхээр яг энэ хороог ингэж шинээр үүсгэн байгуулснаа бас ямар давуу тал иргэдэд бий болж байна. За ерэн дээрээс нь бас нэмээд асуухад яг энэ хорооны ажлын албаны одоо энэ ажлын уялдаа холбоо зохион байгуулалтыг бас хэр хангаж ажиллаж байна.
За энэ бас ялцчгүй төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бас нэг чиг үүрэгт бас орж явдаг. За асуултыг бол эхнээс нь хариулаад явъя. За 8 дугаар хороог бол одоо яг төрийн үйлчлэгийг иргэдэд хөнгөн шуурхаа хүргье. За төрийн үйлчлэгээ бол одоо иргэдэд бас хүрч явах хэрэгтэй. Энэ яг төрийн үйлчлэгийг одоо гардан зохион байгуулах ханган шатны нэгж бол яалтчгүй бас хороо. За хороог бас нэмэгдүүлэх шалтгаан бол иргэдийн тоо. Дахиад газар нутгийн хэмжээ. Гэх мэт ийм олон зүйлээс одоо шалтгаалаад бид бас хороог нэмж бас өргөдгөж яваа. За яг өнөөдрийн байдлаар налах төгрөг бол 36980 иргэн бол байна. За 2 дугаар хороонд бол одоо 10,000 гаруй иргэдтэй байсан. За энийг дагаад бас одоо төрийн үйлчлэгээ тодорхой хэмжээгээр бас доголдож ирсэн. За энэ бас төрийн үйлчлэгээ бас одоо багасгах үүднээс бид нар бол одоо 2 дугаар хороог одоо 2 хуваагаад шинээр 8 дугаар хороог бол одоо ингэж байгуулсан байгаа. Тийм. За ер нь бол Сектаргын тамгын газар бүхэлдээ бол одоо хорооны үйл ажиллагаанд бол одоо дэмжлэг үзүүлж ингэж ажиллах ёстой. За 8 хороотой болсон. За хорооны тоо нэмэгдэх бас нэг хэрэг. Тэрийг дагаад одоо төрийн үйлчлэгээ бол иргэдэд одоо маш хурдтайгаар одоо хүрж явах ийм шаардлага бол одоо би энэ үүднээс бол одоо хороонд ажиллаж байгаа зохион байгуулагч, хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудад бол одоо арга зүй зөвлөгөө мэдээллийг өгдөг. За төрийн одоо гарч байгаа бодлого шийдвэрийг яралтаа хүргэдэг. За хороодоор дамжуулж бас иргэдэд хүргэх ийм бас одоо томоохон үйл ажиллагаанууд бас зохион байгуулагдаж бас ингэж явдаг. За мөн дээрээс нь одоо хорооны ажлын алба гэж бас яриад томруулж яриад байгаа нэг шалтгаан бол одоо энэ хороон дээр улсын бүртгэлийн ажилтан ажиллаж байна. За халамжийн нийгмийн ажилтан ажиллаж байна. Энэ бүх хүмүүс бол тодорхой чиглэлээр бас одоо төрийн үйлчлэгийг иргэдэд бас ингэж хүргэж дагаж ажиллаж байгаа. За хороо нэмэгдэж байгуулагдсантай холбоотой яг энэ орон тоонууд нэмэгдэнэ. За нэмэгдснээрээ төрийн үйлчлэгээ иргэдэд хөнгөн шуурхай юм хүрэх ийм зорилготой. За мөн төрийн бодлого шийдвэрийг бид нар бас иргэдэд шуурхай хүргэх зорилгоор бол одоо хэсгийн ахлагч нарыг бас одоо гэрээ байгуулж ингэж гэрээтэр бас ажиллаулж байна. За налах дүүрэгт бол одоо 8 хороонд 50 хэсгийн ахлагч бол өнөөдрийн байдлаар бол ажиллаж байна. За хэсгийн ахлагч нарын бол өнгөрсөн хугацаанд бид нэр цалин мөнгө урамшуулыг бол одоо тодорхой хэмжээгээр бас өсөглөө. За яг төрийн албаа хаагчин авж байгаа цалингийн хэмжээнд бид нар бас төхөөлж хөрвүүллээ. Дээрээс нь хэсгийн ахлагч нар маань хэдийгээр гэрээд ч гэсэн тодорхой хугацаанд бас жилдээ ээлжийн амралтыг бас одоо эвлүүлэхээр одоо хороотой ярьж тохироод одоо ээлжийн амралтыг бас эдэлдэг болсон. Дээрээс нь бас нэг томоохон зүйл бол хэсгийн ахлагч нар бол тодорхой хэмжээний эрх зүйн одоо нийгмийн харилцаанд орж байгаа субъект болж ингэж чадсан байна. Өөрөөр хэлбэл одоо зөвхөн төрийн бодлого шийдвэрийг одоо иргэдэд танилцуулахаас гадна бас хяналт тавьдаг, шаардлага тавьдаг юм олон нийтийн цагдаагаар бас давхар ажиллаж байна. Дахиад одоо мэрэгжлийн хяналтын хэлцтэй хамтраад энэ цар тахлын үед одоо эрүүлийг одоо хамгаалах чиглэлээр бас байцаагчийн чиглэлээр бүхий үйл ажиллагааг бол зохион байгуулж ингэж явж байгаа. Тэгэхээр одоо хороодын үйл ажиллагаа бол нэлээд тийм одоо төгөлдөрсөн, нэлээд одоо олонний оролцоог хангаж чадсан ийм төвшөнд бол одоо хороод маань очиж байгаа. За бид бүхэн одоо яалтчгүй ковидын хуулиар амьдарч байна л да. Яг энэ цаг үе цар тахлын хуулиар. За цар тахлын яг энэ нөхцөл байдалд ирнэ төрийн албан хаагчдын одоо бодит оролцоо хэр байваа зөвхөн мэрэгжлийн байгууллагуудаас гадна. За энэ одоо уялдаа холбоог бас хангах чиглэлээр ямар одоо бодиттой ажлуудыг та бас зүтгэж хэлмээр байна. За ер нь бол ковидтай холбоотой үнэхээр бас дүүргийн зүгээс за төрийн байгууллагуудын зүгээс хийж байгаа ажил бол одоо маш их бий. Үнэхээр их бий. За төрийн албан хаагчдын оролцооч бас үнийг дагаад бол нэмэгдэж байгаа. За яалтчгүй бас энэ нэг дөрвөн байгууллагыг бид бас онцолж ярьдаг. За эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа, за тусгай хууль хүчний байгууллагын ажилтнуудаа, дээрээс нь одоо тохируулагч агентлаг мэрэгжлийн хяналтын одоо үйл ажиллагаагүйгээр одоо энэ ковидын үйл ажиллагааг зохион байгуулах одоо боломжгүй. Гэхдээ түүний цаанаас одоо нэрлэгдэхгүй өнгөрж байгаа нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд бас бий. За дээрээс нь одоо орон нутгийн одоо төрийн байгууллагуудын одоо ажилтнууд бий. Энэ бүх ажилтнуудын оролцоо, идэвх зүтгэл, шаардлага тийм ээ энэ зүйлүүдээр бол одоо бид одоо ковидтэй чадлынхаа хэрээр бид бол одоо хэрвээ бас ингэж тэмцэж байгаа. За төрийн зүгээс одоо Монгол Улсын засгийн газрын зүгээс бол одоо ковидыг бууруулах чиглэлээр бол маш олон одоо тогтоол шийдвэрүүдийг бол гаргаж ингэж за энэ гаргасан тогтоол шийдвэрүүдийг бол шатандаа бид нар бол одоо хэрэгжүүлж ингэж ажиллаж байна. Ялангуяа одоо энэ дунд доод шатанд бол одоо бид нар
энэ шийдвэрийг бол одоо хэрэгжүүлж бас ингэж бас ажиллаж байгаа. Тэгэхээр одоо энд бас одоо төрийн албыг төрийн чиглэлгээ бас одоо салгардуулахгүй бас ажиллаж байгаа тэр төрийн албаа хаагчдаа бас энд баярлаа гэж хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За та бид хоёрын ярилцах цаг бас өндөрлөг тийшээгээ хандж байна. За төгсгөлд нь асуухад ер нь бол яг энэ иргэдтэйгээ эргэх холбоог яг хэрхэн бий болгож ажиллаж байна. За иргэдээс гарч байгаа тэр янз бүрийн санал, гомдол, өргөдөл, гомдол одоо хэрхэн бас яг хариуг яаж хүргэж ажиллаж байна. За 2006 онд бол одоо иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө хамтдаа гэдэг одоо нэлээд томоохон өрөө гаргасан. Үнэхээр бид нар одоо хөгжил дэвшлийг авчрыг гэж байгаа бол зөвхөн одоо тэр хэдэн төрийн албан хаагчд бол дангаараа авчрах юм боломж бол байхгүй. Тэгэхээр энэ дээр бас иргэдийн оролцоо чухал. Иргэдийн оролцоо гэж юу гэлж юм гэхээр нэгдүгээрт бол иргэдийн санаачлага байх хэрэгтэй. Хоёрдугаарт иргэдийн одоо хариуцлага, шаналт, шалгалт байх хэрэгтэй гэсэн одоо ийм хоёр томоохон зүйл юуны өгнө бас яригдана. Тэгэхээр энэ зүйлүүдээр бид нар бол одоо иргэдтэйгээ цааш хамтарч ажиллах хэрэгтэй. 2021 оныг бол одоо иргэдийн оролцоотой хөгжлийн жил гэж бид нар бол одоо ингэж хариуцлагын жил гэж одоо ингэж бид нар зарласан. Ер нь хариуцлага гэдэг зүйлийг бол одоо аль зөвхөн нэг субъектээс нэхээд бол одоо тодорхой үр дүнд хүрэхгүй. Хариуцлага гэдэг зүйлийг одоо зөвхөн төрийн албанаас, төрийн албан хаагчдаас одоо нэхээд явбал энэ нь өөрөө нөгөө талаараа явцоорлол. Хариуцлага бол одоо бүх шатандаа байж байгаа юм. Хөгжил дэвшлэлд оролцож байгаа, хөгжил дэвшлийг одоо зохион байгуулж байгаа, чиглүүлж байгаа төрийн албан хаагч, за нутгийн, орон нутгийн иргэд хаа хаана хариуцлагатай, хаа хаана одоо бие биендээ шаардлага тавьж одоо бие биенийхээ оролцоог дэмжиж ижил одоо бид нар бол аливаа асуудлын ард одоо дэвшүүлсэн зорилтыг хард бол гарах хэрэгтэй юм бас боломжтой. Тэгэхээр энэ үүднээс бид нар бол одоо иргэдийн оролцоотой хариуцлагын жил гэж зарласан. Зүгээр ч бид зарлаагүй бас дэлхийн нийтийг хамаарсан цар тахлын үед хүн болгоны оролцоо, хүн болгоны хариуцлага бас энд бас чухал байгаа шүү. Нэг хүний хариуцлагагүй байдлаас болоод эсвэл нэг хүний оролцоо дутагдсанаас болоод одоо зарим тохиолдолд үнэхээр харамсмаар бас юм үйл явдлууд бас гарч байгаа. Тэгэхээр энийг бол одоо бид нэр налах дүүргийнхээ иргэдтэй бас хамтарч одоо шийдвэрлэж, ард нь гарч одоо бэрхшээлийг давж гарах ёстой гэж ингэж бас бодож тооцож байна. Тэгээд та бүгдийг бас одоо энэ үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцооч гэдгийг бас өөрийнхөө зүгээс бас уриалъя. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Ярилцах цаг нэвтрүүлгийн маань ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрлээ. Өнөөдрийн зочноор Налах дүүргийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Баттулга урагдж оролцлоо. Урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн бас өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа.